Оюутлогоо компани нийгмийн сүлжээчдийн дунд Монгол бахархал сэдвдэг гэрэл зураг болон шилдэг жиргэний уралдааныг зохион байгуулжээ. Гэрэл зургийн уралдаанд оролцогчдоос хамгийн олон лайк буюу таалагдж байна санал цуглуулсан эхний 2 хүн, шилдэг жиргэний хувьд хамгийн олон ретвит буюу дахин жиргээ цуглуулж чадсан 2 ялагчийг шалгаруулсан байна. Ялагчид 7 дугаар сарын 14-нд босон оюутлогоо наадамд оролцож уурхаатай танилцах хэрэгээр шагнуулсан юм. Оюутлогоо уурхаа наадам нь хамгийн өргөн дэлгэр болдог наадам. Энэ наадамд Хамбогд, Манлай, Баян овоо сумынхан оролцож өөрсдийн сумын урлагийн тоглолтоо үзүүлж уралдаанд тэмцээнүүдэд оролцлоо. За миний зураг юу вэ гэхээр Итали улсын Милан хотод 15 мянган хүний одоо оролцсон сүрч жагсаал дээр одоо Монгол улсынхаа далбааг, Монгол улсын туг толбааг одоо барьж төлөөлн оролцож байсан тэр үеийнхээ бас тэрхэн бас торгон мөчөө бас буулгаж тухайдаа буулгаж байсан тэр одоо санагдаж байна. Ботход тэр зургаа бас энийг одоо Монгол бахархал тэмцээнд явуулж одоо шалгарсандаа төлөх таатай байна. Уралдааны ялагчид оюутлогоо наадамд оролцсны дараа уурхаан талбай үйл ажиллагаатай танилцсан юм. Залуучууд энэхүү дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтад танилцсандаа сэтгэл хангалуун байлаа. Тэгээ өнөөдөр оюутолгоо дээр ирээд үнэхээр сэтгэл өндөр байна. Тэгээд өглөө ирээд оюутлагын наадамд оролцоод үнэхээр сайхан байлаа, бороотой, хуртай. Тэгээд одоогийн байдлаар бид нар бүгдээрээ ирээд энэхүү оюутлагын сайтн дээр үйлдвэрлэлд яг ямар бүтцтэй явагдаж байгаа вэ гэдгийг санджаа хараа тайлбарлуулад үнэхээр бүгдээрээ баяртай сэтгэл өндөртэй босгож байна. Оюутолгооны Twitter хуудсыг өвгтийн Монголия гэсэн хаягаар дагаж болно. Эсвэл Facebook хуудсыг оюутлогоо гэдэг хаягт лайк дарж нэгдснээр төслийн талаарх мэдээллийг хамгийн түрүүнд авах боломжтой юм байна. Мөн оюутлогын олон нийтэд харилцах хэлэлцээ сар бүр зохион байгуулдаг нийгмийн сүлжээчдийн уулзалтанд ирснээр төслийн талаарх санал бодлоо чөлөөтэй солилцох боломжтой юм а.